Хэрхэн энэ ононоос энэ хүртэл оног авах вэ гэж бодож ирсэн үү? Эсвэл чи IELTS бэлтжижсэн ч юм уу? Тэр үедээ тэгж бодож ирсэн байх. Тэгэх юм бол энэ бичлэгээр тэр аялалт чинь туслах 10 зөвлөгөөг би аваад хамаад хүрээд ирлээ. Ажилдаа оръё. Яри хэлж өгье тэр 10 зөвлөгөөг. Тэгэхээр сайн уу? Намайг Яндан гэдэг. Би IELTS болон бусад education маягийн бичлэгүүд хийдэг байгаа. Ерөнхийдөө л чамайг сургуульд чинь тусалцаа үзүүлнэ. Чамайг F авахаас чинь аварна гэсэн үг байхгүй юу? Дээрэс нэмээд өдөр тутмын эрүүл мэнд чинь холбоотой бичлэг хийдэг байгаа шүү. Ороод үзээрэй. За шууд бичлэг рүү оръё. Хамгийн эхлээд бүгдийг нь ойлгох гэж хичээхэд бол оролдохож бол IELTS-ийн унших хэсгээр чиний хийх ёстой, гүйцэтгэх ёстой даалгавар чинь юу вэ гэвэл хариултууд олох, асуултуудад хариултууд олох байгаа. Тэрнээс биш орчуулга хийх биш штэ. Бүх үгсийг ойлгох гээд хичээгээд уншаад суучих юм бол чи цаг алдах эрсдэлтэй. Цаг алдахаар яах вэ? Бага дасгал ажиллаж чадна. Бага дасгал ажиллахаар яах вэ? Бага оноо авна. Хэрвээ нэг асуултын хариулт болж болохоор өгүүлбэрийг ойлгож чадахгүй, яг эргэлзээд эсвэл бол нэг өгүүлбэр юу гэдэг байгааг ойлгохгүй байх юм бол орхи, алгас, дараагийнхаа өгүүлбэрүүдийг унш. Эргэн тойронд нь юу вэ гэдгийг уншчих. Тэгээд утгаар нь хөөгөөд олж болно. Эсвэл бол тэр хэсгээ зүгээр л тэр чигт нь орхичих. Чадахгүй бол тэгээд дараагийнхаа асуултууд руу хөөгөөд явбал цаг алдахаас урьдчилан сэргийлж болно. Хоёрдугаарт эхлээд асуултуудаа унш. Эхлээд асуултуудаа унш. IELTS-ийн унших хэсгийн 1 цаг эхэллээ гэж бодоход бүр пассажууд буюу тэр эхүүд рүүгээ, эсэнүүд рүүгээ харахаасаа ч өмнө асуултуудаа эхлээд унших хэрэгтэй. Энэ маань классик аргач гэсэндээ яг сурагчид тэр бол ашиглаад байдаггүй. За энэ дэр яах юм бэ гэхээр чи алт ирж хайлаа гэж бодъё л доо. Нэг арал дээр алт эрдэнэс хайлаа гэж бодъё. Ямар алт эрдэнэс байгаагаа эхлээд харна үсттэй. Яг ямар алт эрдэнэс хайж байгаа вэ гэдгээ харцсан мэдчихэж тэрийг хайна үсттэй. Тэгвэл бол ямар алт эрдэнэс байгааг мэдэхгүй бол чи хажуугаар нь өнгөрөө явчих боломжтой байхгүй юу? IELTS-ийн унших хэсгээр ч гэсэндээ тэрнтэй яг адилхан. Чи асуултуудаа эхлээд унших хэрэгтэй. Дараа нь тэгжиж ямар хариулт хайхаа мэднэ штэ. Асуултуудаа уншчлаа. Дараа нь ихээ уншаад хариултуудаа хайчих. Тэгэх юм бол чи яг сохроор хариунуудынхаа хажуугаар өнгөрөх биш, хариунуудаа олоод энд байна гэд оноод гаргаад ирэх боломжтой. Жишээлбэл юу хайж байгаа юм? Он сар хайж байгаа юм уу? Дугаар хайж байгаа юм уу? Хүний нэр хайж байгаа юм уу? Болсон үйл явдал хайж байгаа юм уу? Гэх мэтчлэнгээр юу хайж байгаагаа маш сайн мэдж явах хэрэгтэй. Дараагийнх нь 3 дугаарт цаг хугацаатайгаа маш хатуу харьц. За хатуу харьц гэдэг маань бол яг жинхэнэ ууртай баймаа гэж хэлээгүй шүү заяа. Бүр маш хатуу, хариуцлагатай байх хэрэгтэй. Яг 60 минут байгаа штэ. Тэр дотор чи 3-9 уншина. 40 асуултанд хариулна. Яаж амжих гээд байгаа юм те. Цагтаагаа л хатуу байж, цагтаагаа хайр найргүй харьцаж ижил яг амжин штэ. За тэгэхэд бол яах вэ гэхээр мэрэгшилтэнгүүд болохоор юу зөвлөдөг вэ гэхээр нэг их дээр 20 минутыг зарцуулах хэрэгтэй гэж хэлдэг. Гэхдээ тэр бол яг жинхэнэ заяа. Яах ёстой вэ гэхээр мэдээж яг хүндрээд явж байгаа штэ амарханаас хүн рүүгээ орж байгаа. Тийм учраас эхний сэн дээр 15 минут, дараагийнх дээр 20, дараагийнх дээр 25 минутыг зарцуулах хэрэгтэй. Ингээд яг 15, 20, 25 гэдэг яг хүнд амархных нь төвшингээр яг ингээд ангилсан байгаа сте хугацааг нь. Тэгвэл чамд арай илүү боломж гарч ирнэ. 3 дугаар хэсэг дээр арай илүү жоохон няхуур хандах боломж гаргаж ирнэ гэсэн үг. Хэрвээ чи нэг пассаж дээр за нэг их дээр ингээд нэг асуултын хариултыг олохгүй байлаа гэж бодъё 2-3 минут болоод. Тэгэх юм бол яах хэрэгтэй вэ гэвэл зүгээр шулуух хэлээ заяа. Орхи. Таагаад орхи дараагийнх руугаа ор. Тэгжиж чи яг тэрэн дээр чи ингээд гацаал бүндгнөөл ингээд бөөцөлөгдөөл байгаалах юм бол 2-3 минут за боломжтойгоор 5 минут алдлаа гэж бодоход чи тэр 5 минутанд өөр 2 амархан асуултанд хариулж чадах байсан байхгүй юу? Гэхдээ чи энэ дээрээ 5 минут төвлөрчих юм бол тэр 2 асуулт хариулах байсан боломж салхинд хийсэд алгуулчлаа баяртай. 2 оноо ингээ байхгүй. Тэгэхээр бүр үнэхээр чадахгүй олохгүй байгаа зүйлээ зүгээр таагаад орхи. Дараа нь эцэст нь яг шалгалтын эцэст чам цаг гарч ирвэл тэр л үгүй яг азны юм гээд тэрэн дээрээ дахиад ажил чадахгүй бол бүр үнэхээр яг таагаал орхи тэр чигтээ. Энэ маань болохоор the timing is key гэдэг principle буюу арга багхгүй юу. За дөрөвдүгээрт нь заяа яг аль асуултын төрөл дээр аль аргыг ашиглах вэ? Яг яаж хариултаа олох вэ гэдгээ бүр master болгох заяа. Бүр ингээд тэрэн дээр бүр master болтлоо хий. Заяа. Мэдээж яг алт эрдэнэс хайлаа гэж бодоход олон төрлийн алт эрдэнэс байж болно шүү дээ. Алийг нь яаж олох юм бэ гэдэг арга төрлүүд мэдээж өөр өөр байдаг тийм ээ. Тэрэн шиг IELTS-ийн унших хэсгээр ч гэсэндээ олон төрлийн асуултууд байж байгаа байхгүй юу? Жишээлбэл true false not given. Эсвэл бол matching headings. За эсвэл бол юу гэдэг чинь sentence completion. Нэг тиймэрхүү. За тиймэрхүү олон төрлийн өөр төрлийн асуултуудын хариултыг олох шаардлагатай байлаа гэж бодоход чи яг алийг нь алинтай нь яаж ажиллах уу гэдгээ мэдчих хэрэгтэй. Жишээлбэл алин дээр нь яг ихээ ингээд гүйлгэж харах уу.
За эсвэл алин дээр нь арай илүү ойрхон анхаарал төвлөрүүлж унших уу? Алин дээр нь өгүүлбэрийн дүрмээ ашиглах уу? Алин дээр нь хариултуудыг ингэж хасаж явах уу гэдэг ч юм уу. Энэ маягаар асуултуудын төрлүүд гэж байгаа. Өөр төрлийн асуултууд байгаа. Тэрэнд хариулах өөр төрлийн аргууд гэж байгаа. Тэдрийг нь бэлтэж явах явцдаа бүр маш сайн гаргаж ирээд сурах хэрэгтэй. Өөрөөр асуулт нь өөр төрлөөр. За дараагийнх нь буюу 5 дугаарт нь болохоор скан хийж байгаа бол скан хийж байгаа үгнүүдээ тодорхой болгох. Яг за скан хийж ингээл ерөөсө шууд гүйлгээд авах шаардлага ерөөсө байхгүй. Тэгэх юм бол зүгээр сайхан ингээл рандом сондгоо бүр санаандгүй үгнүүдийг л бүр ингээл бүгдийг нь л ингээл гүйлгэн штэ. Яг ямар нэгэн онцгой зориггүй гүйлгэх шаардлагагүй гэж хэлээд байгаа гэсэн үг. Зоригтой гүйлэг. За энэ маань юу гэдэг юм бэ гэхээр мэдээч чи асуултаа уншицсан байгаа штэ. Асуултан дээр чинь чамаас юу нэхэд байна? Нэр нэхэд байна уу? Газар нэхэд байна уу? Юу гэдэг он тоололт нэхэд байна уу? Эсвэл бол тодорхой болсон ивент нэхэд байна уу? Гүйлгэж явах явцдаа эдрийг ингээд толгойдоо яг гаргаж ирээд тэгээд бодож жоод гүйлгэж. Яг энэ үгнүүд маань нэг талаараа яг paraphrase нэг сүрхий хийлгэгддэг штэ. Яг ингээд өөрөөр бичих аргагүй үгсүүд гэж байгаа штэ. Ингээд жишээлбэл газрын нэр, хүний нэр, он цаг юу гэдгийг тодорхой болсон зүйлсийг бүр амар ихээр ингээд paraphrase хийгээд өөрөөр хэлээд байна гэсэн үг байхгүй штэ. За хоёрдугаар талаараа энэ маань асуултын нэрсэн чамаас бас нэхэд байгаа үгс байгаа тийм үгсүүдийг яг скан хийгээд ихээсээ харж хайжгаад за тэгээд асуултууд руу орчих. Эсвэл бол холбогдох өгүүлбэр тухайн хэсгийг уншаад яг хариултаа хайчих гэж хэлээд байгаа. Дараагийнх нь буюу 6 дахь нь өгүүлбэрүүдээ бүтэн унш. За мэджин заяа ингээд скан хийж байгаа л за хэрэгтэй үгээ олчлоо. Энэ хариулт нь байх хэвээр. Гэл ингээл тэр хавцаа байгаа үгсийг хариулт болгож авах гээд байгааг чинь би мэдэж байна. Гэхдээ тэр маань бол алдаа шүү. За жоохон төвчээр заагаад тэр өгүүлбэрээ бүтээр нь уншчих. Яг гэх юм бол саад дотор буюу distractor анхаарал сарниулагчд гэдэг зүйлс бүр унших хэсэгтэр ч гэсэндээ байж байгаа. Хэрвээ миний сонсох хэсгийн бичлэгийг үзсэн бол яг тэр хэсэгтэр distractors буюу саад болгочдыг, анхаарал сарниулагчдыг ярьсан байгаа. Тэрнээс бас үзэж болно шүү. За, энэ хэсэг дээр ярих юм бол унших хэсэгтэр ч гэсэндээ анхаарал сарниулагчд байж байгаа. Жишээлбэл юу гэдэг чинь нэг өгүүлбэр дээр ингээл за хариулт болж болохоор үг явснаа ингээд холбох үг гараад ирж магадгүй. Гэхдээ гэл те. Эсвэл юу гэдэг чинь ингээл за энэ онд ийм зүйлс болсон. Гэхдээ гэд гараад ирж магадгүй байхгүй юу? Эсвэл бол тэгсэн ч гэсэн эсвэл бол энэ дээр нэмээд гэдэг ч юм уу нэг иймэрхүү тодруулалт эсвэл бол анхаарал сарниулах яг үгүйсэглүүд гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүд өгүүлбэр дотор ч нь явж ягаад яг чиний хариултыг өөрчлөх боломжтой байждаг гэсэн үг. Жишээлбэл энд ингээ авч исэн үгийг тэр анхаарал сарниулагч гарч ирээд утгыг нь өөрчилчихдөг ч юм уу. Тийм боломж байждаг учраас өгүүлбэрээ гүйцэд уншаад хариултаа зөв авах гэж аль болох яг бүрэн мэдээлэлтэйгээр хариулах гэж хичээх хэрэгтэй гэсэн үг. Дараагийнх нь буюу 7 дугаарт нь за яг өөрийнхөө одоо байгаа түвшнээсээ жоохон ахиулж хийх хэрэгтэй. За энийг бол өмнөх IELTS-ийн яг 2 бичлэгэн дээр ярьж л байсан. Яг өөрийнхөө байгаа түвшнээс ахиулж хийх хэрэгтэй шүү. Comfort zone-оос гарах хэрэгтэй гэж хэлээд байсан. Гэхдээ энэ дэр ч гэсэндээ бүр яг адилхан. Яах хэрэгтэй мэ гэх юм бол чи ингээл чаддаг зүйлсээс л хийгээд байлаа. Чаддаг хэсэгтэй л үлдэн штэ. Ингээл за энд чиний түвшин байгаа шүү заяа. Энд чи ингээл чаддаг зүйлээ л ингээл хийгээл байлаа. Ингээл чаддаг хэсэгтэй л үлдэнэ, тийм үү? Чаддаг хэсгээс жоохон ахиулчих. Чаддаг хэсгээс ингээ ахиулаад хийгээд бай. Тэнгүүд яг цаг хугацаа өнгөрчихсөн чи ингээд энэ хэсэгтээ ингээ дахиад хүрээд ирэх байхгүй юу? Тэгэхээр чаддаг хэсэгтээ байгаадах юм бол чи тэндэл байгаад байна. Чаддаг хэсгээс ахиулчих юм бол чи тэншээгээ очих боломжтой. Гэхдээ мэдээж ахиулж хийж ийгээд ингээд бүр амар ингээд тэнгэр тулгаад бүр амар шиг чадахгүй зүйлээ хийгээд байх шаардлага ч юм байхгүй. Тэгэх юм бол яах вэ гэхээр хит чадахгүй юм хийх юм бол хүний тарих бухимдаж эхэлдэг. Хит амархан зүйл хийгээд тах юм бол хүний тарих тэндэл байгаад байдаг. Тэгэхээр яг сайхан sweet spot буюу яг сайхан дундаж цэгийг нь олоод хит ахиуч биш, хит багч биш, жоохон нэг тийм таарсан ахиу зүйлсийг ажиллах хэрэгтэй. Одоо унших материалууд гэсэн үг шүү дээ. Энэ дээр нэг жишээ болгож ярих юм бол за чи зүгээр ингээд те мэдээний сувгуудыг үздэг байлаа гэж бодъё. Яг ахиулаад штэ ингээд өөрийнхөө байгаа түвшнээс ахиулаад мэдээний сувг үздэг байлаа. Артиклууд буюу яг сонис зүйлүүд уншдаг байлаа. Ингээд нэг юм академик болон агсан түвшний үгстэй зүйлс, дүрмүүдтэй зүйлсийг ингээд уншаад дасгачих юм бол IELTS яг харьцуулахад гайгүй санагдаж магадгүй байхгүй юу? Тэгэхээр яг юу гэж хэлээд байна вэ гэхээр байгаа төвшингээсээ ахиулаад бэлдээ гэдэг байгаа шүү. Энэ бол яг non negotiable буюу яг бүр хилцгийн аргагүй заавал байх хэрэгтэй зүйл чинь шүү заяа. Бэлдэж явах та. Дараагийнх нь буюу 8 дугаарт яг алдаануудтайгаа илүү тулж ажил.
За энэ дээр юу гэж илүү дэлгэрүүлэх вэ гэх юм бол богино өгүүлбэрээр саяныхаар хэлжлээ. Алдаануудтайгаа тулж ажил. Урт өгүүлбэрээр хэлэх юм бол зөв хийсэн хэсгээ орхиод алдаанууд дээр анхаар гэж хэлнэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр мэдээж чи алдна. Хүн л юм чи алдсан шүү дээ. Хүн гэхдээ яг амжилттай болгосон зүйлээсээ биш, алдсан зүйлээсээ илүү ихийг сурч авдаг байхгүй юу? Яг амжилттай болгосон зүйл бол угаасаа л амжилттай болцсон. Сурчлаа. Харин алдаан дээрээс яг бүр яагаад алдчихваа гэдгээсээ алдаагүй болгоход хүн тэр зүйлийг сурж авч идэг байхгүй юу. Тэгэхээр яг мэдээж IELTS-ийн унших хэсгүүд дээр мэдээж мэдээж чи алдаа гаргана. Тэр алдаануудтайгаа бүр илүү тулж ажил. Яг би яагаад энэ чи алдчихв? Яг надад орчин нөхцөл маань сад болсноо? Эсвэл бол би энэ үгийг мэдээгүй юу гэдэг чинь би энэ үгийг дутуу уншсан уу? Би энэ өгүүлбэрийг яг гүйцэд уншаагүй орхицсон уу? Эсвэл бол би цагандаа баригдсан уу? Гэх мэтчлэн шалтгааныг нь ирж хай. Бас дээрэс нь тэр алдаагаа зөв болго. Тэр алдаануудтайгаа төстэй дасгалууд буюу чиний алдаж магадгүй байсан бас бус өөр төрлийн дасгалуудыг ажиллаад алдахгүй болго. Ингэснээрээ дараагийн яг бэлтэж явах явцад чинь ч юм уу эсвэл IELTS дээр ч юм уу тийм маягийн чиний алдсан дасгал, чиний алдсантай ижил дасгал ороод ирлээ гэж бодоход засцсан шүү дээ нэг би гээд ажиллаад сурцсан байхгүй юу. Яг алдчихлаа. Алдаагаа засчлаа. Эндээсээ чи заавал нэг юм сурч авсан л байна. Яг хараарай заяа. Хэрвээ чи яг няхуур, нямбай баймар байгаа бол бүр алдааны дэвтэр гэж гаргах хэрэгтэй. Бодит дэвтэр байвал яг сайн шүү заяа. Ийм. Энэ дээр яах юм бэ гэхээр за тэдэн сарын энэ шалгалтын материал дээр би ингэж алдсан. Энэ дасгал байсан. Би ингэж алдсан. Тэгээд би ингэж зассан. Шалтгаан нь энэ байсан гэх мэтчлэн алдаануудаа тэмдэглэл, алдааныхаа шалтгааныг нь тэмдэглэл, яаж заснаа тэмдэглэл, яг юу сурж авсан бэ гэдгийг бас тэмдэглэж авах юм бол бүр их юм сурж авна. За бүр илүү тогтнол гэсэн үг сурж авсан зүйл чинь. Тэгж хэлээд байгаа шүү. За дараагийнх нь буюу 9-дүгээрт нь зөвхөн дараалалаараа уншаад байх шаардлагагүй шүү. Унших тасгал дээр бол зөвхөн ингээл ихэд дараалалаар нь уншаад байх шаардлагагүй чинь асуултууд нь яг бүх цаг хугацаанд ингээл яг дараалал гарч ирдэг гэсэн зүйл огт байхгүй шүү. Заяа. Зарим асуултууд чамайг бүр ихээс чинь нэг цогцлбор алгасуулж магадгүй. Заримс бол ард үлдээсэн цогцлборыг уншуулж магадгүй. Энэ дээр яах юм бэ гэхээр зөвхөн би дараалалаар нь унших хэрэгтэй гэд ингээд хайгаад байхаасаа илүүтэйгээр яг контекстороо хөөх хэрэгтэй. Утга учираар нь хөөх хэрэгтэй. Жишээлбэл ой модны тухай эссе байлаа л гэж бодъё л доо. Эхний хэсэгт нь юу гэдэг чинь ой мод анх иймэрхүү байсан шүү. Түүхэн явцанд иймэрхүү байсан. Хоёрдугаар цогцлбор дээр нь хүмүүс гарч ирснээрээ ой мод юм болсон. За гуравдугаар цогцлбор дээр ой модод тулгарч байгаа асуудлууд нь энэ байна гэдэг ч юм уу. Ингэж байлаа гэж бодоход яг чи асуултууд нь ингээд хариултуудаа дараалалаараа олоод явж исэн байж магадгүй ихээсээ. Гэхдээ нэг асуулт гараад ирлээ. Тэр асуулт нь яг 2 дугаар цогцлборыг алгасаад шууд 3 руу буюу ой модод тулгарч байгаа асуудлуудыг хаах дасгал байлаа гэж бодъё л доо. Жишээлбэл асуултууд нь юу гэдэг чинь яг олон сонголттой асуулт байлаа гэж бодъё заяа. Ой модод сүүлийн 100 жил тулгарсан хамгийн том асуудал юу вэ гэдэг ч юм уу. Нэг ийм асуудал байлаа гэж бодоход чи энэ асуултанд яг 2 дугаар цогцлбороос хайхгүй 3-аас хайн штэ. Угаасаа 3 дээр яг ой модод тулгарсан асуудлуудын тухай хүмүүсээс болоод ой модод тулгарсан асуудлуудын тухай ярьсан учраас чи 3-аас хайн тийм үү? Яг эндээс юу гэж хэлээд байгаа вэ гэхээр шулуун шугамаар ингэж ихээ үргэлжлүүлж унших гэхээс илүү асуултууд дээр тохируулаад яг асуултууд чинь ямар утга учирыг нэхэд байна. Тэр утга учирт нь яг аль цогцлборын тохирж байна. Аль хэсэг нь эхийн аль хэсэг тохирж байна гэдгийг харж ажиллах нь чамд илүү үр дүнтэй шүү. За сүүлийнх нь буюу 10 дахыг нь би баг IELTS-ийн зөвлөгөө, шалгалтын зөвлөгөөнүүд болгон дээр л хэлдэг заяа. Simulation бэлдэх хэрэгтэй. Шалгалтаа дуурайж бэлдэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд төгсгөлд нь 2 дахин шалга. Ганц биш, 3 биш, 2 удаа шалга. За энэ маань болохоор юу гэдэг байгаа вэ гэхээр бэлдэж явахдаа бүр яг цагаа тавьчих. Яг тэгэл уншаал, дасгалаа хийгээл яг цагтаа дуусга. Тэгээд яг дуусхасаа нэг 5 минутын өмнө ч юм уу 10 минутын өмнө ч юм уу цаг гарах юм бол 2 удаа шалга. Заавал 2 удаа. Бүр ингээд сайн уншиж шалгах нь уу эсвэл зүгээр гүйлгэж шалгах нь уу цагандаа тааруулаад тэр бол хамаагүй заавал 2 удаа шалгана шүү. Тэгэх юм бол алдаа гарах нь ч баг дараа нь гарсан алдаагаа яг харах юм бол за энэ дээр би яг ингэж алдсан байх шүү гэд олохдоо ч гэсэндээ чи илүү юм сурч авна гэсэн үг байхгүй юу. За иймэрхүү байлаа. Энэ удаагийн бичлэгээр IELTS-ийн reading буюу унших хэсгээр ямар 10 зөвлөгөө, ямар 10 арга барилыг голчилж шалгалтын дээр ашиглах вэ гэдэг дээр ярьлаа. Гэхдээ бэлдэж явах явцад яг ингэрээ тэгэрээ гэсэн зүйлс баг байгаагүй. Яг ганц хоёрхан байсан баг. Тийм учраас та бэлдэж явах явцдаа яг яаж бэлдвэл зүгээр вэ гэдэг дээр бас иймэрхүү бичлэг хүсчихвэл доор бичээд үлдээж болно. Мэдээж
нээлттэй. Тэгэхээр зөвхөн ном дэвтрээ бариад суух гэхээсээ илүү яг саяны 10 зөвлөгөөг дагаад бэлтгэх юм бол бүр аимшигтэй үр дүнтэй шүү заяа. Яг шалгалтын дээрээ саяны 10 зөвлөгөөг бас аваад орох юм бол бас аимшиг үр дүнтэй. Тэгэхээр чи энэ 10 зөвлөгөөг дагсан болвол за эсвэл бол дагах гад миний бичлэгийг үзсэн болвол оноо ч эндээс ишээгээ бүр өсөрч болно шүү. За яа. Би чамд итгэж байна. Тэгэхээр хичээлээ сайн гээрэй. IELTS зөвхгүйг үчсэндээ зөөр үзсэн болвол англи хэлээ сайжруулах гад үзсэн болвол чи бас хичээлээ гээрэй. За тэгэхээр баяр таа.